Та Mr Beast гэж юм болохыг мэдэх үү? Хэрвээ яг одоо YouTube платформ дээр хамгийн их subscribeтай channel-уудын жигсаалтыг орж харуул хамгийн түрүүнд Mr Beast-ийг нийт 434 сая subscriber нэгт яваг харж болно. YouTube ертөнцөөс төрөн гарсан тэр бумтан болох Mr Beast өнөө цагийн хамгийн нэр хүндтэй бас алдартай инфлюенсерүүдийн нэг үлээ. Африкийн алслагдсан тосгонд ходог ухаж өгөхөөс эхлээд мянган хүмүүсийн харааг амжилж Squid Game болох Beast Game-ийг зохион байгуулсан тэрээр өнөө цагийн хамгийн амжилттай YouTuber-уудын нэгээр нэрлэгддэг үлээ. Тэгвэл бид Mr Beast-ийг түүний энэхүү нэр алдрын ориглоос чааш өөр юугаар мэдэх вэ? Хэдийгээр гаднаа ноён Beast бол асар их сайхан сэтгэлтэй тус чөглөгч тэр бумтан харагдах боловч үнэндээ түүнтэй холбоотой өөрийн гэсэн маш бараан нууцуд байдаг талаар та мэдэх үү? Mr Beast явуулдаг giveaway нь үнэндээ лөөр болохоос авахуулаад NFT ба янз бүрийн крипто валют мөрөдөө тоглоом эсвэл хамтрагчийн үлдсэн бэлгэн хүчирхийллийн хэрэгүүдээс гадна ажлын байран дээр хүчирхийлэл үлдсэн ба өөрийнх нь нэрийн бүргэр нь эрүүл ахуйн талаас асуудалтай гих мэтлэн олон асуудлыг дурдж болно. Гэсэн ч эдгээр нь бүгдээрээ үнэн гэсэн үг биш бөгөөд магадгүй түүний нэр алдар амжилтанд татархсан хүмүүсийн гаргасан худалцуу яриа байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор өнөөдөр би та бүхэндээ олон түмний Mr Beast хэмээх нэрээрээ танигдсан Jimmy Donaldson талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Mr Beast үнэхээр сайн үстэн үү? Эсвэл бус хүмүүсийн ярьдаг шиг өөрийгөө маш сайн нууцлсан араатан уу? Хэрэг та энэ бүхний хариултыг олж мэдэх хүсч байвал бичлэгээ дуустал нь үзээрэй. Мөн дээр нь лайк болон subscribe дарахаа мартаоцай. Тэгж үжил бид дараагийн удаа уламж сонирхолтой бичлэгүүдийг хийн шүү дээ. Mr Beast буюу Jimmy Donaldson 1998 оны 5 сарын 7-нд Америк нэгдсэн улсын Хойд Каролайн мужийн Greenville хотод төржээ. Jimmy нь 3 хүүхэдтэй айлын дунд хүүхэд нь бөгөөд ээж нь түүнийг өсгсөн байдаг. Jimmy ээж хатагтай Sue Donaldson цэрэг хүн байсан бөгөөд Jimmy бага наснасаа л Lego тоглоомор тоглох. That's one box, and each box has like 100,000 Legos, and we have dozens of boxes. Бейсбол тоглох дуртай, альва зүйлд хит их төвлөрч дуусгаж үз санаа намардаг, obsessive төрлийн хүүхдээжээ. Өнөө цагийн хамгийн алдартай YouTuber болох Mr Beast буюу Jimmy хүүхэд байхдаа ичимхий, бүрэг зантай байсан бөгөөд олон нийтийн өмнө гарах дургу жожиг нэг юм байж. Гэсэн ч тэрээр хожим нь YouTube татагдаж өөрийн бичлэг хийж гисэн бөгөөд 13 настайдаа Mr Beast 6,000 хэмээх сувгийг нээж голчлон Minecraft болон Call of Duty зэрэг тоглоомын бичлэг оруулдаг байв. Тэрээр өөрийнхөө анхны бичлгүүдийг Windows Phone, Galaxy Tablet зэрэг ашиглан бичдэг байсан бөгөөд цаг ирэх тусам багаагаар илүү чадварлаг болж алдартай контент бүтээгч болох эхлэлээ тавьсан байдаг. YouTube задлан ном M-Book аппликейшнд орлоо. Та аудио хэлбэрээр сонсох боломжтой боллоо. Jimmy 15 настайдаа Корнийн өвчин гэх эзний өрсөлдөй холбоотой өвчнөд болж биеийн тамируулан альва спортын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон бөгөөд жохом тэр үеэс л эхлэн тэр YouTube-д хамаг анхаарлаа төвлөрүүлж эхэлж. Эхэндээ Jimmy-гийн хувьд YouTube-ын зүгээр л хобби байсан боловч дараа нь 75,000 үзэлттэй болж анхны $100 олсны дараагаар YouTube-ийн контентийг улам ихээр хийх дуртай болсон байна. Ингэснээр Mr Beast-ийн ихэнх үеийн 1-2,000 үзэлт авдаг нь тогтмол өссөөр сүүлдээ нэг бичлэгээр хэдэн сая үзэлтүүдийг ам янз бүрийн буйны ажиллагаа, челленж зэргийг зохион байгуулж олон нийтэд тусгай төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хүргэсэн байна. Ер нь бол тэрээр годомжинд хүмүүст мөнгө тарааж байгаа бичлэгийг хийснээр тэр нь viral болж хаасаагүй. This is not clickbait. I'm going to give a random homeless guy $10,000 today. If you want to take it, it's about $10,000. Ингээд Jimmy ахлах сургууль төгссөний дараагаар Greenville хотын Христийн Академид элсэн суралцж 2016 онд зүүн Carolina-гийн их сургуульд элсэн орчээ. Хэдийгээр тэр анхандаа их сургуульд орохыг хүсэхгүй байсан ч гэсэн ээж Sue түүнийг хүчлэн оруулсан байдаг. Гэсэн ч их сургууль суралцах хугацаанд Jimmy хичээлдээ явахын оронд өөрийнхөө машины талаар бичлэг хийн эдитлэж сургуульд орсноос ердөө 2-7 хоногийн дараа сургуулийн хаян өөрийн бүх л цаг цаваа YouTube сувгийнхаа карьерт зарцуулах шийдвэр гаргаж. Ингээд 2016 оны 7 дугаар сард Jimmy 100,000 дахь subscribe авснаар YouTube карьерийнх нь эргэлтийн цаг болжээ. Тиймээс 2017 онд Jimmy өөрийнхөө 100,000 хүртэл тоолж байгаа бичлэгээрээ анх хүмүүст өөрийгөө танилж чадсан бөгөөд 99,999 100,000. What am I doing with my life? Үүнээс гадна Mr Beast карьерийнхаа ихэнх үед алдартай YouTube-руудын орлогыг тооцсон бичлэг хийдэг байсан ба энэ ч мөн түүнийг өнөөдрийн алдар нэрдээ очихтон тулсан байдаг. Иймэрхүү бичлэг хайх тусам Mr Beast илүү амбиц шингээсэн бүтээлч бичлгүүд хийх болсон бөгөөд янз бүрийн өндөр шагналын санаатай тэмцээн урлаан зэрэг зохион байгуулж буй бичлгүүдэд нийтлэх болж. Ингэсээр сүүлдээ түүний нэг бичлэгний төсөв нь олон сая долларын төсөвтэй болж улам олон хүмүүсийг хамруулах болсноор viral болж хожимо YouTube платформоос сүрэн гарсан анхны тэр бумтан болж өдгөө YouTube дээрх хамгийн их subscribe-тай сувгийг амжилттай хөгжүүлж чадсан байна. Одоо тэгвэл бүгдээрээ түүний хамгийн алдартай бичлгүүдээс Mr Beast-ийн гаргаж ирсэн хамгийн алдартай viral бичлэг бол $450,000 шагналын сантай Squid Game in Real Life гэх бичлэг байсан бөгөөд 456 хүнийг оролцуулан хамгийн удаан амьд үлдсэн хүнд нь шагналаа бүтнээр нөхсөн байдаг. Түүний энэхүү бичлэг нь одоогийн байдлаар нийтдээ 877 сая үзэл авсан бөгөөд Mr Beast-ийн бүх цаг үеийн турш шийдвэрсэн хамгийн их үзэлт авсан бичлэг болж. Үүнээс гадна тэрээр тойрог дотор хамгийн сүүлд үлдэж чадсан хүнд $500,000 өгөх бичлэгээрээ 377 сая үзэлт авсан ба $1 үнэтэй жошдууд болон $1 сая үнэтэй жошдуудлыг харьцуулж байгаа гэх мэт хүний анхаарлыг өөрийн ирэхгүй татаж чадах өөрөмц бичлгүүдийг хийдэг байна. Тэдгээр нэг нь Mr Beast өөрийгөө 50 цагийн турш газар дор амьдаар норшуулж челленж хийсэн бөгөөд пицца хүргэлтийн ажилчдад $10,000 гарын мөнгө өгсөн гэдээ боддоо бас янз янзын бичлгүүд байгаамаа.
Mr. Beast-ийн олон нийтийн сайн сайхны төлөө зориулсан эхний том төсөл нь Team Trees гэх төсөл бөгөөд нэг модыг $1 тарих замаар 20 сая модыг тарих зорилтыг дэвшүүлж түүний энэхүү мод тарих сайн дурын ажлын зорилго нь интернет дэх нэр алдрын хүчээр асар богино хугацаанд биелсэн бөгөөд алдартай тэрбумтэн Elon Musk хүртэл хойсоо $1 сая хандуулсан ажээ. Үүний дараагаар тэр Team C хэмээх дараагийн сайн дурын төслөө эхлүүлэн $1 1 паунд жинтэй 70 хог хаягдлыг цэвэрлэх сайн дурын аяныг эхлүүлэн дахин YouTube ба олон нийтийн дэмжлэгтэйгээр хэдэн сая тонн хог хаягдлыг далаагаас цэвэрлсэн байдаг. Үүнээс гадна тэрээр орон гэргүй хүмүүс зориулан хоол хүнс тарааж коронавирус цар тахлын улмаас ажилгүй болсон хүмүүст санхүүгийн тусламж үзүүлж байж. Дээрээс нь Mr. Beast 24 цагийн турш fidget spinner эргүүлж бие movie зэрэг киноны скриптийг унших зэрэг олон нийтэд эрг сэтгэл төрүүлэх бичлэгүүд олонтой хийсэн байдаг. Гэсэн ч түүний нэр холбогдсон хэд хэдэн дүүлэн шуугантай асуудлууд байдаг. 2024 онд Mr. Beast-ийн эсрэг 5 эмэгтэй Лос Анжелесын шүүхтэр гомдол гаргажээ. Mr. Beast 2024 онд Amazon-тай хамтарч мянган оролцогчтой $5 сая шагналын сантай хамгийн том reality тэмцээний контентыг хийсэн боловч түүний эсрэг 54 хуудасыг заргыг шүүхт мэдүүлснээр одоогоор тухайн мянган оролцогчтой контент гарах хэсэг нь тодорхойгүй байна. За ингээд танд нэг сонирхолтой зүйл болоход задлан комьюнити гэж нэгдсэн байгаа. Тэгэхээр тань комьюнитид орсноор юу болж авах вэ гэдэг дүртэй. Мэдээж зэрэг YouTube задлан хичээл бүрэн бүтнээрээ тэнд байрсан байгаа. За дээр нь нэмээд камерын өмнө өөрийгөө харуулах зориг гэсэн гоё хичээлүүд байгаа. За дээр нь видео эвлүүлгийг урлаг болтон хөгжүүлэх гэсэн ийм гоё хичээлүүд бас орсон байгаа. Мэдээж энэ комьюнитиг байгуулсан давуу тал нь юу гэхээр хамтдаа гоё контент бүтээлийг хамтынхаа мэдлэгийг хуваалцах тэр хүрээллийг бий болгох зорилготой юм. За тэгээ явцын дунд бол комьюнитигаар бүндөө уулзах ивент, мөн найд вид задлан гэх мэтлэн гоё номнууд бэлэг авах зөндөө олон зүйлсүүд байгаа. Дээр нь яг танд хэрэгтэй гоё хичээлүүд улам бүр сар бүр нэмэгцээр л авах болно. Ингээд бас хичээлүүдийг бүрэн дүрэн үздэг хүмүүс бас тусгай санал тавьж байгаа. Тэр нь бол хамтдаа сууг эзэмших, хамтдаа контент креатор болох гоё саналууд явж байгаа. Тэгэхээр та бүхэн задлан комьюнитид нэгдэж хамтын мэдлэг эзэмшээрэй. Ганцхан контент эхлэлтгүй өөр хувийн хэрэгтэй маш олон мэдлгүүдийг энэ комьюнитигаар дамжуулан хүргэх зорилготой байгаа. Тэгэхээр та бүхэн видеоны доор description байгаа энэ линкээр ороод бүртгүүлээрэй. Сарын $29. Мөн удахгүй олон хичээлүүд нэмэх тусам үн ханш нэмэгдэж магадгүй. Ингээд бүгдээрээ задлан комьюнити дотор уулзаж хамтын мэдлэгийг бүтээцгээе. Уг 5 эмэгтэй шүүхт мэдүүлсэн гомдолтой түүний хүүсээр ялгуурсан ба ажлын байрны бэлгийн дарамт учруулсан таагүй ажлын орчныг үүсгэсэн оролцогчдод хоол хүнс хангалттай өгөн улмаас өвсгөлэн давтуулаад ядаргаанд оруулсан зэргийг дурдсан байсан бөгөөд өмнө New York Times энэ дээр уг шоуны талаар мэдээлэхдээ зарим оролцогчдод нь яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсан ба дээрээс нь ажилчид нь 20 гаруй цаг хоолгүй байсан тухай мэдээ засагдаж байв. Үүний дараа Mr. Beast-тэй холбоотой гарсан ээж нэг дүүлэн түүний найз хамтран хөтлөгч Chris Tyson-тэй холбоотой асуудал илээ. Chris Tyson буюу Ava Tyson нь 2024 онд өсвөр насны хүүхэдтэй янз бүрийн зохисгүй агуулга бүхий мессеж илгэн харилцаж байсан илэрсэн бөгөөд эхэндээ тэр үүнийг үүсгэж байсан чожим хүлэн зөвшөөрчээ. Хамгийн гол нь уг хэргийн ихэнх үед Mr. Beast Chris-ийг өмгөөлсөн жиргэг өөрийн Twitter аккаунт дээр постлж байсан ч хожим нь Chris-ийн хэрэг бүрэн үсэн ишлэгдэх үед түүнийг ажлаас нь халж араас нь Chris-ийн үйлдэлийг жигшмээр хэмээн мэдгдсэн байна. Тэгвэл үүнтэй холбоотойгоор үзэгч фэнүүдийн зүгээс Mr. Beast аль хэдийн Chris-ийн зохисгүй үйлдэлүүдийг мэдэж байсан ба өөрийнхөө болон сувгийнхаа нэр хүндийг авч үлдэхийн тулд зориуд нуун дарагдуулсан их хардлага төрсөн бөгөөд үүнийг одоогоор хараахан баталж чадаагүй байгаа лээ. Үүнтэй зэрэгцээд Mr. Beast-ийн багт өмнө ажилладаг байсан хэд хэдэн хүмүүс түүний талаар гомдол мэдүүлж Mr. Beast-ийн ажлын байран дээр өргөж бусдыг хараанд оромждог, ажилтнуудтайгаа зүй усаар харьцаж тэдний хөдөлмөрийг мүлждэг гэх мэтээр шүүгүүлүүлж эхэлсэн ба тэдгээрийн хамгийн том нь Dogpack 404 гэх YouTube сувг дээр гарсан бичлэг үлээ. Yeah, the other thing I talked about was there was another writer there, older comic, black guy. He had a kid, and I got paid more than him, and I thought that was wild because he was older than me, had a child. We're doing the exact same job, and I'm some 20-year-old fuckhead white guy. Why am I getting paid more than him? I brought that up. Dogback өөрийн бичлэгэн дээр Mr. Beast ихэнх бичлэгүүд бүгд тавилттай зохиомол өгөөд YouTube сувг дээрээ болдог өндөр үнэтэй giveaway хүртэл залилангийн шин чанартай өөрийн ажилтнуудаа тун таагүй ханддаг хүнлэг бус орчинд байлгадаг хэмээн мэдгдсэн бөгөөд тэрээр Mr. Beast-ийн талаар хийсэн 2 бичлэгээр аль хэдийн 20 саяас дээш үзэлтийг авч Гэсэн ч Dogback-ийн энэхүү мэдээллүүд нь шүгэл хүлээсэн гэхээсээ илүүтэйгээр баг зэрэг гүтгэлгийн шин чанартай бөгөөд үнэн баттай гэж үзэхэд баг зэрэг учир дутагдaltaй. Хамгийн сүүлд Mr. Beast энэ оны 9 сарын 28-нд нийтлэгдсэн та $500,000 төлөө амиа золиослоход бэлэн өгсөн нэртэй бичлэгээрээ мөн л томоохон шүүмжлүүдийг авсаар байна. Энэхүү бичлэгэн дээр Mr. Beast нь оролцогчийг амдаар нь шатаах гэж оролж буй хэсэг гардаг бөгөөд угаасаа ботход л амар байгаа. Mr. Beast бол өнөө цагийн хамгийн алдартай YouTuber мөн интернетээс төрсэн хамгийн том оддын нэг гэхэд марахгүй юм билээ. Тэрээр асар их хэмжээний буйны ажил хийж олон хүний амьдралыг өөрчилсөн сайн үсэн эзэнгээд олон сайхан зан чанартай юм аа. Гэвч нөгөө талдаа түүний эсрэг гарч буй янз бүрийн дуйлан шүүмжлүүд ч бий бөгөөд зарим нь бод баримтанд толгуурсан байхад зарим нь худалцуу яриа эсвэл өрсөлдөгчийг нь атаархал зүгээр л үзэлт авах гэсэн янз бүрийн бичлэгүүд байдаг. Бидний өнөөдрийн дурдсан Mr. Beast-ийн эсрэг мэдээлэл нь зөвхөн нэг талын байр суурь бөгөөд ганцхан энэхүү мэдээлэл дээр үндэслээд Mr. Beast-ийг бүрэн сайн хүн эсвэл бүрэн муу хүн гэж дүгнэж болохгүй. Mr. Beast бол бид бүхэнтэй л адилхан хүн бөгөөд бус хүмүүстэй яг адилхан өөрийн гэсэн алдаа дутагдaltaй хэдэж сайн авааштай зан чанартай нэгэн гэдгийг мартаж болохгүй. Тэмдэж 2-3хан гаргасан алдаатай үйлдэлүүдээр нь Jimmy Donaldson гэх хувийн үнэл муу нэгэн мэтэр
бичлэгээр цоллох нь логикийн хувьд алдаа дутагдaltaй байлээ. Тийм болохоор бичлэгнийхээ төгсгөлд Мистер Бистийг үнэхээр сайн үүсдэн баатруу эсвэл өөрийгөө нууцлсан араат нь гэдгийг шийдэх нь эцсийн эцэст үзэгч таны бодол байгуулна гэдгийг анхаараарай. Ийм тэрв та Мистер Бистийг ямар хүн гэж бодж явдгаа илэрхийлмээр байгаа бол бичлэгний сэтгэл хэсэгт өөрийн бодлоо бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн бичлэг илүү гоё сонирхолтой зүйл дуурна. Тийм болохоор та бүхэн subscribe дараарай. Удахгүй болцгоё.